Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Crime Hub эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр та бүхэнд Монголд болсон нэгэн харамсалтай гэмт хэргийн талаар ярихаар бэлдсэн. Энэ бичлэгт агуулгдсан зураг нь хэмэл оюун ухаанаар бүтээгдсэн зураг тул хэн нэгний нэр төрд халдах сэтэл агуулгадаагүй болно. За ингээд хэрэгтэй орцгоё. Шүүгдэгч Бен 2024 оны 11-р сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн тэг 4-өөс тэг 5 цагийн орчимд Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дугаар байрны тэг хотод байхдаа сэтгэл санаа таагүй цаашид амьдрах хүсэлгүй болсон гэх шалтгаанаар шалтгаалж өөрийн төрсөн эхийг унтаж байх үед нь хүзүүний хэсэгт 6 удаа, цээшний зүүн хэсэгт 6 удаа, нийт 12 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдсон. Цаашид амь хохирогчийг дулам гих зохиомл нэрээр яриад явъя. Шүүгдэгч Б шүүх уралдаанд мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй хэмээн мэдүүлэг өгсөн ба мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэр дээр тусгаагүй байгаа тул шууд гэрчүүдийн мэдүүлгийг танилцуулъя. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд миний төрсөн эгч Долмон 1974 оны 4-р сарын 9-ний өдөр энийн том охин болж Улаанбаатар хотод мэндэлсэн. Аав маань 2015 онд нас барсан юм. Эхээс эгч бит хоёр л байдаг. Өөр ах дүү байхгүй. Хүүхэд байхдаа эцэг эхийн гар дээр 4-р хороололд өсөж тойрнсон. 10 жилийн нийслэлийн тэг дугаар дунд сургуульд 1981 оноос 1991 онд суралцж төгсөөд шинжлэх ухаан технологийн сургуулийг, хүнсний технологийн сургуулийг, хоолны технологич инженер мэргэжил эзэмшиж төгссөн. Их сургуулаа төгсөөд Чингис зочид буудлын ресторанд тоогоочоор 8-аас 10 жил ажиллаж байгаад бүгд найрамдах Солонгос улсад гэрээт ажилтнаар 2 удаа нийт 8 жил явж байсан. Миний санахаар 2023 онд бүгд найрамдах Солонгос улсаас гэрээний хугацаанд дуусаад Монгол улсад ирсэн. Эгч маань 1998 онд 10 жилийнхээ ангийн ууг их залуутай хайр сэтгэлийн холбоотой болж Б тэр жилдээ төрсөн. Уу нь хамтран амьдрахгүй гэд салж явснаас хойш одоо хүртэл холбоогүй байдаг юм. Эгч маань Солонгос хэлээр уншиж бичиж ярьдаг. Ингээд Монголд ирснээс хойш хүүтэйгээ тэг хотод амьдарч байсан. Эгч минь ээж надтай хүүтэйгээ маш ойр дотн харилцаатай байсан. Өөрөө даруухан зантаа маш сайхан амттай хоол хийдэг. Хүүдээ бүх зүйлээ зориулдаг. Тэр хоёр бие биедээ маш их хайртай байсан. Эгч 55 нас хүртлээр буюу тэтгэвртэй гартлаа Солонгост очиж ажил төрөл хий. Б-гийн сургуулийнхын диплом ирээд ажил төрөл хийгээд одоо үерхэж байгаа охинтойгоо амьдраад цаашид гэр бүлээрээ сайхан амьдрна гэж төлөвлөн ярьдаг байсан. Сүүлийн хугацаанд эгч минь сэтгэл санаа нөөцлөгдсөн ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. Хүүтэйгээ гэр бүлийн бусад гишүүдээс илүү аминчхан харилцаатай байдаг. Архи тамхи хэрэгэлдэг байсан. Б 1998 оны 7-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод миний эгчийн ганцгүй болж төрсөн. Хүүхэд нас нь Орос 5-р цэцэрлэгт хүмүүжиж 1-р сургуульд 1-ээс 8-р ангидаа суралцж байгаад 9-өөс 10-р ангидаа шинэ нэрэн сургуульд суралцж төгссөн. Математик, физикийн хичээлдээ дуртай, маш сайн сурдаг байсан. 10 жилээ төгсөөд Хүмүүнлэгийн их сургуульд 2-р курс хүртлээр сураад Америкийн нэгдсэн улсын Калифорниагийн их сургуульд компьютерийн инженер мэргэжил эзэмшсэн. 2021 онд 4-р курст сурч байх үед нь коронавирусын халдварын улмаас Монгол улсад иргэн ирж үргэлжлүүлэн Монгол улсаас цахимаар суралцж байсан. Сургуульдаа шалгалтаа өгчихсөн, дипломоо ирэхийг хүлээж байсан юм. Манай аав ээж нар Б-г өсгсөн. Учир нь эгч маань тэр үед Солонгос явчихсан, аав нь салаад явчихсан байсан. Зан аашны хувьд зөөлөн дууга төрлийн даруухан, ээждээ маш их хайртай, хоол сайн хийдэг. Ааваас хойш эмэгтэй хүмүүс донд өссөн учраас цэвэрч нямбаа хүмүүжлтэй тус зантай хүүхэд байгаа юм. Архи тамхи хэрэгэлдэггүй, нэг охинтой үерхэж байгаа гэд сонсож байснаас биш, тэр охиныг нь харж байгаагүй. Эгч Б2 хэвээ харилцаатай байсан. Энэ хоёрт хэрүүл маргаан болж байсан удаач байхгүй. Бие биедээ маш их хайртай, хоорондоо аминчхан харилцаатай байсан. Би эгч Долмын гэрийн хажууд талын хаалганд амьдардаг. Би ээжигээ эргэж очдог бөгөөд миний хувьд тусдаа гарч гисэн юм.
2024 оны 11 сарын 7-ны өдөр би ээжийг ирэхээр очиход игч хоол хийчихсэн гэрт нь байсан ба тэгэхэд игчтэйгээ уулзсан. Харин Бэтэ тэр өдрөөс 2 хоногийн өмнө гэрт нь олцсон. Надад тухайн үед ямар нэгэн с ิจ гтэй зүйл ажиглагдаагүй хэвэн байсан. Ам хохирогч дулам Солонгос улсад 10 гаруй жил ганцаараа ажил хөдөлмөрлөл хийж байгаад ирсэн. Ирснээс хойш маш их ядарсан турж ицсэн юм. Харин би нас бий төрсөн учраас одоо ээжигээ баярлуулах цаг нь болсон гэж үзэж мөн Бэгийн ирээдүг бодсондоо түүнийг ажил төрөл олж хий, сурч байгаа сургуулийн чинь диплом юу болж байна, ирж байгаа юу гэх зэргээр сардаа 1-2 удаа асууж шалгаадаг байсан. Харин би нэг биш удаа би өөрөө мэдэж байгаа шүү дээ. Удахгүй сургуулиас хариу ирнэ гэж би хэлсэн шүү дээ. Тэрийг яагаад дахин асуугаад байгаа юм бэ гэж цааргалсан. Унгайсаар хариулж байсан. Үүнийг би дээрлэхэж байна, ардуур нь муулж байна гэж буруугаар хүлээн авсан байхыг үгүйсэхгүй. Би одоо үерхэж байгаа охиноосоо гадна өөр охинтой үерхэж байгаа гэдгийг би аим хохирогчоос сонсож байсан. Тэр охинтой нь уулзаж харилцаж байгаагүй. Гэр бүлийн зүгээс Бэгийн үерхэлтэй холбоотой ямар нэгэн хандлага гаргаж нөлөөлж харилцаанд нь оролцохыг оролдож байсан тохиолдол байхгүй. Бэгийн үерхэл миний болон эмээгийнх нь хувьд нууц, харин ам хохирогчийн талаар сайн мэддэг байсан. Ам хохирогч дулам маш их өмөрч мууг хэлүүлдэг хүн байсан. Бэг ямар нэгэн байдлаар загнах үед бэ дуугайл сонсдог, өөдөөс нь өөрийгөө өмөрөх сүрж үг хэлэх зэрэг үйлдэл гаргаж байгаагүй. Хэлсэн үгийг нь гүн гүнзгий хүлээж авдаг. Энэ нь тодорхой цаг хугацааны дараа ээж надад ингэж хэлж байсан гэж ярих байдлаар илэрдэг байсан. Ам хохирогч Samsung маркийн гар утас, iPhone маркийн гар утас болон таблет ашигладаг байсан. Манай гэр бүлийн зүгээс ийм зүйл болно гэж бодож байгаагүй. Яагаад би ийм зүйл хийх болсон талаар мэдэхгүй байна. Би дутагдах, гачигдах зүйлгүй өссөн. Гэр бүлийн хувьд хангалттай боломжийн байсан. Яагаад ийм зүйл хийсэн гэдгийг нь яаж бодоод ойлгохгүй байна гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Хоёр дахь гэрч буюу хэрэгтний найз охин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. Тухайн өдөр буюу 2024 оны 11-р сарын 7-ны өдөр урдын адилаар бид хоёр орой 23 цаг хүртэл утсаар ярьж байгаад унтцгаасан. Тэгэхэд надад ямар нэгэн с ิจ гтэй сэтгэл хямарсан зүйл мэдрэгдээгүй. 2024 оны 11-р сарын 8-ны тэг 5 цагийн үед би над руу залхахдаа би ээжигээ алчглаа, би амиа хорлолоо, би муу хүн шүү дээ гэж надад хэлсэн. Би тухайн үед юу яриад байгааг нь сайн мэдээгүй. Дээр нь нойрмог байсан учраас ойлгож ядаж байх хооронд уцаа салгасан. Намайг эргүүлж залгаад ярихад би амиа хорлох гэж байна гэд байсан. Намайг эргүүлээд хит удаа залах гээд уцаа авахгүй байсан болохоор нь би аавдаа тэр доор нь юу болсон үйл явдлын талаар хэлж өөрийн 6 цагийн орчимд аавтайгаа хамт гэрийнх нь гадаа очсон. Гэрийнх нь орцыг мэдэхгүй учраас орч чадаагүй тул буцаад аавтайгаа хамт гэртээ харсан. Намайг гэртээ хараад бигээс дуудлага хүлээгээд сууж байхад цагдаагаас аав руу холбогдож аав бит хоёрыг Бэгийн гэрийн гадаа хүрээдэргэж шилхтээ зэрэгцээд би над руу залгасан. Миний байгаа газрыг асууж би амиа хорлох гэж байна гэхээр нь би түүнд хандаж би чиний хаана байгаа газарт яваад очие гэж хэлэхэд би цуслан дээрээ байна гэж хэлсэн. Тэгээд би эхлээд цагдаа нар дээр очиж цагдаа нарт цусланг зааж өгч явуулсан. Өөрийнх нь хувийн мэдээллийг үл таних хүн ашиглаад 2 ширхэг гар утас зээлээр гаргуулж аваад тэрнээс болоод Store Pay Бэг шүүхэд өгсөн талаар хэлж байсан. Надтай би анх үерхэж эхлэхдээ Болормоо гэдэг охинтой үерхэж байх үед бөөрийн хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг гараад би тослоё гэж хэлээд нэлээд их хэмжээний мөнгө өгч байсан. Тэр мөнгө нь гэрийнхийнх нь мөнгө гэж ярьж байсан. Тэр үед бэ гэрээсээ явчихсан. Тэгээд тэр охин нь бэгээс салсан талаар хэлж байсан. Бэ надад өвөөгийнхөө талаар яхта баг байхад нь архих уудаг байсан. Гэрийн хүмүүсээ их зоддог, гэрээс нь хөөгөөд гарахчдаг байсан. Тэгэхдээ бэд гар хурч байгаагүй гэсэн. Игчтэйгээ эмээтэйгээ муудалцчихлаа. Намаа хүн биш юм шиг үзэх юм. Миний саналыг тоохгүй юм гэж хит удаа ярьдаг байсан. Энэ байдал нь бэг сэтгэлээр унгаадаг байсан. Ээжтэйгээ сайн харилцаатай байдаг юм шиг санагдсан гэсэн мэдүүлэг. Эхний найз охины аавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. Би Бэ гэдэг хүний талаар мэдэхгүй. Миний мэдхээр манай охин Бэтэй үерхэж байгаа гэж Бэ өөрөө надад хэлсэн. 2024 оны намар байх манай охин Бэг анх гэртээ дагуулan ирж танилцуулж байсан. Тухайн үед уулзаж ярилцгаад хэвийн дөлгөөн тайван өөрийн гэсэн үзэл бодолтой шудраг зантай дажгүй залуу шиг санагдсан. Ингэж би энэ залуутай нэг л удаа уулзаж байсан. 2024 оны 11-р сарын 8-ны үүрээр манай гэр бүл гэртээ унтаж амарч байхад
охин манай өрөөнд орж ирээд бэ сонин юм яриад байна гэдгээс үрзүүл хэлэлгүй бид хоёр түүний хороололд байх гэрлүүн шууд явсан. Явж байх замдаа охин бэтэй холбогдох гэж оролцсон боловч утас нь болохгүй байсан. Гэрийнх нь гадаа очсон боловч орцны кодыг нь мэдэхгүй байсан. Тэгээд гэртээ эргэж ирээд удаагүй байхад Баянгол дүүргийн цагдаагийн хэлцээс алба хаагч надтай холбогдож Бэгийн гэрийн гадаа хүрээд иргэж дуутахаар нь эргэж очиад цагдаа нартай уулзсан. Тэр үед охин минь маш их сандарсан байсан бөгөөд Бэгийн зослон руу явсан. Цагдаа нар тэндээс Бэг барьсан. Бид нарыг Бэгийн зослон хүртэл явж байх замд нэг газар зогсоож үлдээсэн. Миний хувьд тухайн өдөр Бэг огт хараагүй гэсэн мэдүүлэг. Ирч дөрвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. Би StarPay компанид хуульчаар ажилладаг юм. Манай байгууллага иргэдэд одоо аваад дараа төл буюу тодорхой төрлийн бүтээгдэхүүнийг хуваан төлөх нөхцөлтөөр худалдан авах эрх болгодог газар юм. Би 2022 оны 9-р сарын 14-ний өдөр манай байгууллагад өөрийн мэдээллийг бүртгүүлээд худалдан авах эрх үүсгэсэн байсан. Улмаар 2022 оны 9-р сарын 15-ны өдөр PC Mall дэлгүүрээс 9,999,800 төгрөгийн 2 ширхэг бүтээгдэхүүн худалдан авсан байсан. Ингээд худалдан авалтын төлбөр огт төлөгдөхгүй яваад байсан учраас 2024 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай байгууллагын зүгээс алдан хугацаа хэтэрсэн төлбөр болох 11,849,755 төгрөгийг Бэгээс нэхэмжилсэн. Шүүхээс 2024 оны 9-р сарын 3-ны өдөр талуудын эвлэрлэлийг баталж үндсэн 11,849,775 төгрөг дээр нэмж улсын тэмдэгтийн хураамж 102,273 төгрөг. Ингээд 11,952,048 төгрөгийг Б манай байгууллагад 2024 оны 11-р сарын 7-ны өдрийн дотор барагдуулахаар болсон. Б нь 2024 оны 11-р сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд огт төлбөр барагдуулах талаар арга хэмжээ аваагүй бөгөөд өөрөөс нь тодруулахад цалин буугаагүй байна, урамшуулал бодогдоогүй байна гэх тайлбаруудыг хийж байсан. Ингээд 2024 оны 11-р сарын 8-ны өдрийн үүрийн тэг 5 цагийн орчимд манай байгууллагын дансанд 13 сая төгрөг буюу сая 47,952 төгрөг илүү төлөлтийг хийсэн. Илүү төлөлт хийсэн талаар өөртөө холбогдох гээд 99 гэсэн дугаар нь холбогдохгүй өдийг хүрч байна. Би өөрийн 9918-тай хувийн дугаараас төлбөрөө шаардсан байдлаар 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш холбогдож байсан. Б анхнаасаа би танай гар утасны аппликейшнийг яаж ашиглах талаар мэдэхгүй, яаж бүртгүүлэх талаар мэдэхгүй, бүртгүүлж байгаагүй. Гэхдээ одоо нэгэнд миний нэр дээр үр өссөн юм чин би төлөх болно. Хугацаа олгооч гэж байр сууриа илэрхийлж байсан гэсэн мэдүүлэг. 5 дахь гэрч буюу хэрэгтний найзын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. Би Б-тэй 2011 онд шинэ нэрийн сургууль 8 дугаар ангид хамт элсэн орж суралцж байсан. Бид хоёрын зан ааш нийцэж байсан учраас найзууд болсон. Би 2016 онд гадаад улсад харин Б 2017 онд Америк улсад суралцахаар явснаас хойш холбоо тогтоох нь багассан ч 2021 онд бид эргэж Монголд уулзаад тэрнээс хойш дотн найзлах болсон юм. 7-оос 14 хоногт уулзаж, тамхи татаж, машинд ярих байдлаар найз нөхдийн харилцан яриа байдаг байсан. Б найзуудын хүрээлэлд үнэнч боловсон, хүнтэй муухай харьцдаггүй, сэтгэлээсээ ханддаг, гэр бүл болон найз нөхөддөө цаг зав гаргаж шааддаг залуу байгаа юм. Гэр бүлийн харилцааны хувьд бага байхад өвөө нас барсан, аав гэдэг хүний талаар огт ярьж байгаагүй. Учраас мэдэхгүй байна. Ээж эмээтэйгээ амьдардаг. Монголд ирснээс хойш эгч нь мөн нийгмигдээд хамт амьдардаг байсан. Миний хувьд эмээ эгчтэй нь уулзаж байгаагүй. Ээжтэйгээ илүү дотн харилцдаг гэж сандаг. Сүүлийн жил орчимд эгчтэйгээ тааш тохирохгүй хийсэн бүх зүйлийг нь оошоодгүй байдал ажиглагдах болсон. Тэрнээс болж эгчтэйгээ ам зөөрж ажил төрөл хийж байгаа зүйлийг нь өгөөсгээд эмээ нь сургуулаа төгссөн мөртлөө ажилгүй гэж ярьдаг. 2023 оны 10 дугаар сард програм хөгжүүлэлтийн ажил хийж эхэлсэн бөгөөд найрын учраа надад хэлээгүй боловч эгчтэйгээ таарахгүй байна гэдэг талаараа надад хэлсэн. Ээжээс нь өөр дотн хүн байхгүй гэж санагддаг. Найзуудтайгаа уулзаад сууж байхад ээж нь залгаад ганцаараа байна, айгаад байна гэх юм бол бид нарыг үлдээгээд шууд лийж рүүгээ явчихдаг байсан.
Ээж нь Бэйг дэмждэг, халамж анхаарал сайн тавьдаг, мессеж зурвас илгээдэг байсан. Ээжтэйгээ маш дотн, заримдаа найзаа гэж хүртэл харьцдаг байсан. 2020-оос 2022 онд нэг охинтой үерхэж байгаад тэр охин нь эрүүл мэндийн асуудлаас болж Бэйгээс мөнгө төгрөг аваад эмчилгээ хийлгсэн гэж байсан. Тэгэхдээ эмчилгээ хийлгсэн эсхийг нь сайн мэдэхгүй байна. Би тэр охинтой нь уулзаж байгаагүй, царай төрхийг нь ч мэдэхгүй. Тэр охин нь Бэг маш их гомдоос учраас сэтгэлээр унсан. Би Бэтэй хамгийн сүүлд тухайн хэрэгт холбогдсон өдрийн өмнөх 7 хоногийн 5 дахь өдөр нь найзуудаараа уулзаж PlayStation тоглоом тоглож ханаад маргааш нь Бэтэй хамт тамхи татаад салсан. Сүүлийн уулзалтаар Бэ сэтгэл санаа хэвэн байсан. Найз охиныхоо гэрийнхэнтэйгээ танилцсан. Ажил төрөл бүтэмжтэй байгаа. Найз охиноо гэрийнхэнтэйгээ танилцуулна. Шинэ машин авна гэх байдлаар зүйл маш их ярьж байсан. Миний мэдэрснээр би уурлахаараа эсвэл сэтгэл санаагаар унахаараа дууга хураачдаг төрлийн хүн байгаа юм гэсэн мэдүүлгийг тосбор өгсөн байна. Хэргийн газарт өсөлт хийсэн тэмдэглэл. Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 19 дэх хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис шатхуун түгээх станцаас ертөнцийн зүгээр баруун тийш 70 метрийн зайд байх, баруун тийш харсан 3 орцтой 9 давхар цагаан өнгийн тэг дүүгээр байр гэсэн хаягтай орон сууц байв. Хэргийн газрын үзэлгийг байрны зүүн талд явуулахад амь хөргөчийн байрны тагтны цонхны харалтаа доор газарт хар өнгийн таблетник ширхэг, хөх өнгийн гар утасны гэрник ширхэг, ардаа ягаан өнгийн тагтаа хар өнгийн гар утас нэг ширхэг, ардаа хар ногоон өнгийн тагтаа хар өнгийн гар утас нэг ширхэг, нийт 3 ширхэг гар утас, нэг ширхэг гар утасны гэр байв. Тухайн гар утаснууд нь унтраалттай байсныг шинжээч гэрэл зургийн аргаар ерөнхий байдлаар бэхжүүлэн хураан авав. Үзэлгийг цааш үргэлжлүүлж 59 дугаар байрны 2 дугаар орц ороход хаалга онгорхоо байх бөгөөд хаалгаар орж шатаар 7 давхарт гарахад замд 2 давхрын хогийн пүнкрийн харалтаа шалан дээр 4 ширхэг бүдэг цос мэт хөрөн үгийн зүйлээр бохирлогдсон байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн хүүн бамбар ашиглан биологийн мөр нэг ширхгийг бэхжүүлж авав. Цааш 7 давхарт гарахад хэрэг учрал болсон байр нь уг давхрын зүүн талын эхний буюу ертөнцийн зүгээр баруун талд байх хаалга байв. Хэргийн газарт нэвтэрч ороход үүдний коридорын хэсэг эмх замбраатай 3 өрөө байр байх ба гадна хаалганы дотор хэсэгт цос мэт хөрөн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг шинжээч хөвөн бамбар ашиглан биологийн мөр нэг ширхгийг бэхжүүлэн авав. Үүдний хаалганы гадна эрмгээс шинжээч цаашаа нунтаг ашиглан гарын мөр 2 ширхэг, гадны хэсгээс гарын мөр 2 ширхэг, дотор талын доворонгийн хэсгээс гарны мөр 1 ширхэг, үүдний шоргуулгын байрвал хэсгээс гарын мөр 3 ширхэг, хаалганы дотор талын хэсгээс цос мэт хөрөн өнгийн биологийн мөр 1 ширхэгийг тос бэхжүүлэн хураан авав. Том өрөө байх бөгөөд дотор байх эд зүйлсийг эмх замбраагүй тараасан байдалтай байв. Уг өрөөнд байх цогцыг 1 дугаараар тэмдэглэж тос өрөөнд үзэлгийг төвөөс гадагш чиглэн хийхээр тогтов. Цогц нь өрөөнд ороход хаалганы баруун гар талд буюу ертөнцийн зүгээр өрөөний хойд талын хананд толгож байрлуулсан хар хөрөн өнгийн модон орон дээр цус мэт хөрөн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн дэвсгэр даавн дээр ягаан өнгийн цэцэгтэй хүнжлөөр биеийг нь бүхэлдэнд бүтээсэн 2 хөлийн доор саарл өнгийн цэцэгтэй дээр байрлуулсан толгоон хэсэг нь баруун зүгт 2 хөл нь зүүн тийш чиглэсэн эд эрхтэн бүрэн 2 хөл шулуун жийсэн 2 гар биеийн дагуу байрлсан бие бүхэлдээ цус мэт хөрөн өнгийн зүйлээр бохирлогдсон 2 нүд анастай үзэгдэх үүдэн шүд бүтэн эмэгтэй хүний цогцос байв. Цогцыг бүтээсэн хүнчлийг цохиж холдуулан шалгахад хөх өнгийн дотоочноос өөр хувцсгүй үс норсон хүзүүнд төмөнхийн хэсэгт 1 удаа, зүүн артерийн судасны хэсэгт 1 удаа, нийт 2 удаа тусдаа хэсэгт хурц эртэй зүйлээр гүн зүсэгдэж, өөхөн эд ил гарсан, шархны орчимд хөрөн үгийн цус мэт зүйлээр нэлэнхийдээ бохирлогдсон, 2 шархны хооронд арьс өнгөц зүсгдсэн байв. Цааш цогцын зүүн хөхний дээд хэсэгт буюу зүрхний харалтаа 3 удаа, сугны харалтаа 1 удаа гүн хатгагдж,
өөхөн эд ил гарч шархны орчим нэлэнхийдээ цус мэт хөрөн өнгийн зүйлээр бохирлогдсон. Хөхний доод хэсэгт долоог харьцан 3 см урттай гүн зүсэгдэж өөхөн эд ил гарсан шархны орчимд мөн цус мэт хөрөн өнгийн зүйлээр бохирлогдсон. Нийт 7 тонны шарх тогтоогдов. Цогцсны баруун зүүн хөхөн дээр тус бүр хар өнгийн нэг ширхэг, нийт 2 ширхэг ус байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн нэг удаагийн зиплокотонд хийж хураан ав. Уг өрөөний баруун талд байх тагтны хаалганы гадна дотор хүрээн дээрээс 7 ширхэг гарын мөр, тагтан дээр байх салхивчны хүрээний гадна дотор хэсэг бариул дээрээс 5 ширхэг гарын мөр, уг бариул дээрээс цоц мэт хөрөн өнгийн биологийн мөрний ширхгийг илрүүлэн бэхжүүлж ав. Жижиг өрөөнд үзлэх явуулахад өрөөнд байх эд зүйлс эмх замраагүй, өрөөний баруун зүгт байх хананд тогтоогсон хөшиг суурнаасаа хугарч цонхны тавцан дээр унсан, өрөөний хойд зүгт байх хананы баруун болонд тулгаж тавьсан цайвар өнгийн орон дээр бүтээсэн цагаан өнгийн бүтээлийг зүүн хэсгээрээ хүн суусан байж болохоор цус мэт хөрөн өнгийн зүйлээр бохирлогдсон. Өрөөний урд зүгт байх ширээний харалтай газарт тайлж тавьсан хөх өнгийн жинсэн өвд биологийн гаралтай зүйлээр бохирлогдож нарсан. Ширээн дээр хар өнгийн хутганы хувь гадна хэсгээрээ цус мэт хөрөн өнгийн зүйлээр бохирлогдсон. Хойд буланд байх хувцсны шүүгэний дотор доод хэсэгт хар өнгийн сүхний ажлын хэсгийн хувь гадна хэсгээрээ цус мэт хөрөн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Цогцыг хүлээлгэн өгч явуулах үед цогцны хэвтэр хэсгийг шалгахад орны даваа бүхэлдээ цус мэт хөрөн өнгийн зүйлээр бохирлогдсон байх бөгөөд цогцны хөл орчим хэсэгт цус тунаж тогтсон байв. Цогцос байсан орны бүтээлээ 3 ширхэг дэрниуд хүнжлийн даавуу зэргийг хураан авч шүүх шинжилгээний ерөнхий газарт биологийн гаралтай уул мөрийн шинжилгээ хийлгэхээр тогтов гэжээ. Цогцост үзлэх хийсэн тэмдэглэлд уг цогц нь 165 см урттай, 62 кг жинтэй, толгойдоо 25 см урт хар өнгийн шулуун өстэй, биеийн галбир зөв, булчин болон өөхөн эдийн хөвжил зөв, 50 настай гэх эмэгтэй хүний цогцос байв. Хоёр нүдний завх анаастай, хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, эвэрлэг тунгалаг, салс цайвар, хамрын яс мөгөөрс бүтэн, ам жимээсэн, уруул хөхөлбөр, ягаан өнгөтөө, үзэгдэх шүднүүд бүрэн, хөшөлт эрүүнд тод, хүзүү дээд доод мөчтөд соловтор үссэн. Хүүрийн талаа биеийн ард хэсгээр сул хүрэн өнгөөр үссэн, чих хамар ам болон шээс өтгний сүвээс гарсан, зүйлгүй цээж хэвлийн хэлбэр зөв, мөчтийн хуруунууд бүрэн, хүзүүний урд дунд хэсэгт 5.1-ийг харьцан 1.4 см, зүүн хэсэгт 3.5-ыг харьцан 0.7 мм, зүүн хажуун хэсэгт 2.5-ыг харьцан 1 см, хүзүүний ар хэсэгт 2.5 см-ийг харьцан 3.5 см, сэрний 2 дугаар дунд нугалмын дунд хэсэгт 5.5 см, цээжний зүүн дээд хэсэгт 3.5-ыг харьцан 2.5 см, зүүнээс баруун тийш чиглэсэн 3-ыг харьцан 1.8 см, 3.2-ыг харьцан 1.3 см, 2.7-ыг харьцан 1.5 см, зүүн хөхний доод хэсэгт хөндлөн байрлалтай, 4-ыг харьцан 1.4 см, 3.7-ыг харьцан 0.9 мм шархтай, шархаар хөрөн улаан өнгийн шингэн цус урсаж гарна. Зүүн гарын алгаанд 0.5 мм, 1.2 см зах ирмэг тэгш, зүүн долоовор хурууны 1-2 дугаар үеийн дотор хэсэгт 5-ыг харьцан 1 см арьс зөөлөн эд хууларсан шархтай, дээрх гэмтлүүдээс өөр ил харагдах гэмтэл шарахгүй байв. 11 цагт 50 минутад шолон гэдэсний температур 32.5 градус, 19 цаг 38 минутын байдлаар нас бараад 12-оос 14 цаг орчим болсон байв гэжээ. Бэн 2024 оны 11-р сарын 7-ноос 8-д шилжигшин сэтгэл санаа таагүй цаашид амьдрах хүсэлгүй болсон гэх шалтгаанаар өөрийн төрсөн эхийг унтаж байх үед нь хүзүүний 7-р нугалмын дунд хэсэгт 6 удаа, цээжний зүүн хэсэгт 6 удаа, нийт 12 удаа хутгалж, улмаар цээжний хүндээр нэвтэрч, зүүн уушиг, зүрхний баруун тосгуур, зүүн ховдлыг гэмтээсэн
хатгагдаж зүсэгдсэн шарх цээжний зүүн хүндий, өнхөлцгийн хүндий дэх цус хуралт бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж онц харгас хэрцгийгээр алсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1 дахь заалтанд заасан гэмт хэрэг үйлцэн гин буруутай болох нь тогтоогдсон. Улсын ялагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1 дахь заалтад зааснаар 18 жил хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад идлүүлэх хүсэлт гаргасан. Харин хохирогчийн төлөөлөгч шүүх уралдаанд манай гэр бүл тавал айсан. Би сая хэллээ. Өвөө эмээ нүсгсэн. Миний төрсөн эгч олон жил Солонгост ажилласан. Би өөрөө Америкт сурч байсан. Өвөө эмээ нь би өсгсөн. 4 том хүний дунд ганц жоохон хүүхэд байсан учраас хүүхдийнхээ хувьд ганцаараа өссөн. Би ээждээ маш их хайртай. Ээж нь сургууль соёлтой, эрдэм боловсралтай бүх зүйлээ зарцуулсан. Гэхдээ том хүмүүсийн харилцаа жоохон хүүхдээс хол хүндий байдаг юм байна да гэж бодож байна. Аав маань 2015 онд нас орсон. Эмээ 72 настай хөгшин хүн байгаа. 2 хөл нь муу явж чадахгүй хагалгааны залттай. Хүү минь хизээ гарч ирээд эмийгээ өөрөөд явах бол гэж байнга асуудаг. Миний хувьд ээж бэ гэсэн хоёрхан хүн л байна. Би анх энэ хэрэг гарсны дараа бэг яагаад ч ийм зүйл хийхгүй өөр хүн байгаа байх гэж бодоод байсан. Ерөөсөө ийм зүйл болно гэж бодоагүй. Үнэхээр итгээгүй. Эхний хэдэн сар бэтэй ерөөсөө уулзаж чадаагүй. Ануучин прокурор дээр хэрэг шилжсэний дараа эхний өдрөөсөө бид хэдийг уулзалсан. Тэрэнд нь их баярлсан. Ээж бид хоёроос уулзах болгондоо уучлалт гуйсан. Үнэхээр харамсалтай байна. Одоо хүртэл ойлгож чадахгүй байна. Бүхэл бүтэн 6 сар өнгөрсөн байна. 27 настай амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хүүхэд ийм хэрэг болоогүй бол одоо сургуулаа төгсөх гээд явж байгаа. Ажилд орно ээжигээ тэжээгээд явж байх байтал эдэр залуу насн дээрээ ийм том алдаа гаргачлаа. Ээжигээ их л зовоож байна гэд бодчихсон юм болов уу да гэж бодож байна. Ээжигээ зовоохгүйгээд ийм зүйл хийсэн байх гэж бодож байна. Бүх насаараа харамсаад барахгүй байх гэж бодож байна. Би ойрхон байгаагүй ч гэсэн яг өөрийн хүүхэд шиг бодож өсгдөг байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Уг нь бол маш зөөлөн дэмтэй тусдаа эмгтэй хүүхэд шиг зөөлөн өссөн. Шүүхийн өмнө хэлэхэд мэдээж хуульд заасан хариуцлага үүрнэ. Гэхдээ хуульд зааснаар хамгийн багаар хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Одоо энэ хүүхэд өндөр настай эмээ бит хоёр л байна. Манай гэрт өөр ямар ч хүн байхгүй, их цөөхүлээ байдаг. Цаашдаа яаж амьдрах юм бэ? Яаж хүүгээ хүлээх юм бэ? Ийм залуу наснда ийм муухай хэрэг хэлээ. Хүмүүч хэдэн боломж олгооч гэж шүүхээс хүсэж байна гэв. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлцэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюуллын хэрэг хэмжээ, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгуу зэргийг харгалзан, улсын ялагчийн ялын дүгнэлтээс доогуур буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1 дахь заалтад зааснаар 14 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлсэн. Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан боловч эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлцэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлцэн гэмт хэрэг гин буруугийн хэлбэр тохирсон байх ёстой байдаг. Тухайн гэмт хэргийн улмаас онц харгас хэрцгий аргаар хүний амь нас хохирсон ба дээрх хохирлыг арилгах боломжгүй, нөхөн төлөх боломжгүй, хор уршигтай тул хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж шүүхэгджээ. Ийм нэгэн маш харамсалтай хэрэг Монголд болсон байна. Тэгээд хэрэгтний мэдүүлэгүүд ерөөсөө энэ тогтоолууд дээр нь байсангүй. Та энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн бодлыг сэтгэл хэсэгт үлдээн буцадтайгаа хуваалцаараа ээлдэг боловсноор дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Figures blur and vanish like a muted scream. Eyes in every corner, watching every move. Dark secrets hidden, waiting to unprove.